Сайн байцгаана уу? Та яг одоо илүү уруу сувгийг хүлээн авсан сонсч байна. За ингээ энэ удаагийн дугаар маань ороход бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаараараа нэгэн хүний амьдралын одоо түүхийг ярихаар бэлдлээ. За ингээ түүх рүүгээ оръё. Энэ хүнийг Энвер гэдэг тэрээр Хятадын засгийн газрын хийдэг байсан хууль бус үйлдэлүүдийг мэдээлэн олон нийтэд илчилсэн хүн. Энвер Хятадын баруун хойд хэсэгт орших Шинжаан мужид төрсэн уйгар үндэстэн. Тэрээр Шинжааны нийслэл Өрөмч хотод хорт хавдрын эмч мэргэжлэр суралцсан төгсөж мэс заслын эмчээр ажиллаж байсан байна. Олон улсын хүний эрхийн байгууллагууд Хятад улс уйгурчуудын эсрэг гэмт хэрэг үйлдэж хомборглон устгаж байна гэж үзэж байсан үе саяхан. Энэ бол нэгэн уйгур хүний нүдэрээ үзэж биеэрээ тулсан гашуун амьдралын түүх юм. За Энвер ярихдаа 1995 оны 100 байлаа. Би дээрээ 2 ерөнхий мис засалчтай байсан. Мегмар гарагийн үдээс хойш ерөнхий мис засалч намайг өрөөндөө дуудаж чамайг маргааш завтай гэдгийг мэдэж байна. Би ганцаараа мис засал хийх болцоход байгаа учраас чи надад туслах хэрэгтэй байна. Бас мис засалд оролцох таньдаг совилогч байвал одоо чи авчрах хэрэгтэй. Чамайг маргааш өглөө 9 цаг 30 минутанд эмнэлгийн үүдэнд хүлээж бай гэж хэлсэн. Маргааш өглөө нь би совилогчаа дагуулan эмнэлгийн үүдэнд очиход манай дарга машинтай ирээд дагаад яваарай гэж хэлв. Бид ч за ойлголоо гэж хэлээд дагаад явсан. Бид эмнэлгийн пургоонд суугаад цааш явлаа. Урд нь хизээж иймэрхүү байдалтай мис засал хийхээр явж байгаагүй учраас би жолоочоос бид хаашаа явж байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхэд жолооч бид баруун уулс дүүргийн цаазын ял гүйцэтгэдэг газар руу явж байна гэв. Тэгэхэд би дотроо бурхан минь гэж бодоод маш их айж сандарсан. Цаазын ял гүйцэтгэдэг газар аваачиж бид нэр яг юу хийх гэж байгаа нь үнэхээр сонин, нууцлаг бөгөөд аимшигтай байсан. Энэ бодол миний толгойд ерөөсөө эргэлдээд тухайн үе салахгүй байсан. Цаашдын яриан дунд энэ хан хятад гэдэг хэллэг гарах юм байна. За ерөнхийдөө хан хятад гэдэг хэллэг бол одоо Хятадаас гаралтай Зүүн Азийн угсаатны бүлэг үндэстэн хэлдэг. Тухайн үед бол нийгмийн цөөнх болсон уйгурчууд болон хан хятадууд за Хятадын засгийн газрын хоорондын зөрчилдөөн бол одоо тухайн нийгэмд маш тодор ажиглагдаж байсан үе. За тэгээд би уйгур хүн болохоор намайг одоо цаазын ял гүйцэтгэдэг газар аваачиж буудах гэж байгаа юм болов уу гэж бодсон гэж. Биднийг тэр газар очиход бол нэг толгод байсан. Баруун улс дүүрэг бол ерөнхийдөө газрын тогтцын хувьд хаа сайгүй жижиг одоо толгодтой ер нь тийм уулархаг тогтцтой газар юм аа. Биднийг зорьсон газараа ирэхэд 2 ерөнхий мис засалч маань машинаас бууж ирээд за нэг нь надад хандаж наана хүлээж байгаарай. Буун дуу гарсны дараа наашаа ирнэ шүү гэж хэлээд нэг толгодыг даваад явсан гэж. Тэгтэн би за ойлголоо гэж хэлээд тэд намайг буудах гээгүй юм байна гэж бодсон. Бид бүгд залуухан байсан учраас ийм нөхцөл байдал ямар ч туршлагагүй байлаа. Ялангуяа надтай хамт явсан 2 совилогч маань айж юу болох гэж байгаа юм болоо? Яагаад биднийг ийм газар авчирсан болоо гэж асуун сандарцгааж байсан. Яг тэр үед бид толгодын цаанаас чимээ гарахыг сонссон. Тодруулах юм бол ачааны машины хөдөлгүүрийн чимээ, хүмүүсийн орилолдон хашгирах чимээ, хин нэгэн хашгирч шүгэл хүлээж байсан. Тэгээд дараа нь буун дуу гарахыг сонссон. Буун дуу гэдэг нь ганц буугаар буудаж буй биш, олон винто буугаар зэрэг буудаж буй чимээ байлаа. Бид толгод руу очиход уулын ингэрт ойролцоогоор 10-аас 20 цогцос хэвтэж байсан. Яг үүндээ хідэн хүнийг тэр өдөр буудаж алсныг би мэдээгүй. Цогцснууд бүгд халдсан толгойтой байсан. Тэдний ард дагцнаас нь буу тулгарч байгаад буудснаас болж толгоон урд хэсэг буюу духных нь яс нь бут үсрэн алга болсон байсан. Цогцснууд бүгд шоронгийн хувцастай байв. Хятадын анагаахын их сургуулийн оюутнууд одоо сурч байх хугацаанд олон цогцос харж одоо цогц дээр ажиллах тохиолдол их байдаг. Гэвч задлангийн үед харж байсан цогцснуудаас тэдгээр толгод дээр буудуулж нас барсан одоо хүмүүсийн цогцснууд огт өөр харагдаж байсан. Гэвч бид эмнэлэгт ажилладаг байсан учраас цогцос хараад нэгэнт айхаа болсон байлаа. Тэгтэл нэг цагдаа бидэнд лөө хашгирч баруун талын хамгийн ихний цогцос та нарыг шүү гэж хэлсэн. Тэнд бас манай 2 ерөнхий мис засал зогсож байлаа. Бид цогцсон дээр очиход энгийн иргэний хувцастай урт үстэй эрэгтэй хүний цогцос газар хэвтэж байсан. Тэгээд ерөнхий мис засалч намайг дуудаж дараад нь бусад хүмүүст цогцыг эмнэлгийн пургоонд маш хурдан ач гэж тушаасан. Ерөнхий мис засалч надад хэлэхдээ Энвер чиний хийх ёстой ажил бол наа цогцсноос аль болох хурдан элэг болон 2 бөөрийг нь аваатах гэж хэлсэн. Ингэж хэлэх үед би үнэхээр тайвширсан. Учир нь надаар хийлэх гэж байсан зүйл бол надад юу ч биш.
Миний ажил байсан учраас би зүгээр шууд л хийчихнэ. Ямар ч асуудал байхгүй. Тэр үед намайг буудаж алах гэж байгаа юм болов уу гэсэн айдас маань хийсэн ор мөргүү алга болсон юм аа. Тэгээд би ямар ч сэтгэл хөдлөлгүй болж миний бие яг л өөрийн үүрэг даалгавраа биелүүлж буй робот мэт ажиллаж эхэлсэн. Тэгээд намайг эмнэлгийн фургонд суухад цогцсыг хагалгаа хийхэд хэдийн бэлтгэн бэлэн болгосон байлаа. Би мис заслын хутгаа гартаа авсан. Тэр үед миний зүүн талд ахлах мис засалж, миний баруун талд нэг совилогч, миний урд талд 2 туслах зогсож байсан. Би шууд л хагалгаандаа орж зүсэлт хийв. Зүсэлт хийх үед маш их цус гарсан. Цогцос гэж бодсон тэр хүн өрөөсөн талын цээжин хэсэгтээ буудулсан байсан ч гэсэн тэр хүний гиз дотрыг задлахад тэр хүн амьд байсан. Тэр хүний биеийг зүсэх үед тэр амиа хамгаалах гэж тэмцэлдсэн ч буудулсан шархан дэндүү хүнд байсан учраас дахин хөдлөх тэнхэлгүй болсон байсан. Би баг зэрэг балмагдан хөшөд зогсох үед ахлах мис засалч намайг хурдал энвэр хурдал юугаа хийгээд байгаа юм бэ гэж намайг дахин яаруулж байсан. Тэгтэн би энэ хүн амьд байна шүү дээ гэж хэлсэн. Учир нь түүний зүрх цусаа шахсаар байсан юм. Гэвч надад сонголт байгаагүй. Би зөвхөн даргын тушаалыг л биелүүлэх ёстой байсан. Би түүний биенээс элэг 2 бөөрийг нь салган гаргаж ирсэн. Ерөнхий мис засалч элэг болон 2 бөөрийг хайрцагт хийснийхаа дараа надад хандаж чи хагалгаанд орлсон хүмүүсээ эмнэлэгт хүргэж өгнө шүү. Өнөөдөр энд юу ч болоогүй санаж яваарай гэж хэлсэн. Би Хятадын коммунист нийгэмд амьдарч байсан хүн. Энэ үг цаанаа ямар утга агуулж байгаа болохыг би сайн мэднэ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хэрвээ би өнөөдөр болсон явдлын тухай ямар нэгэн зүйлийг ярих юм бол би асуудалд орох болно. Маш том асуудалд орох болно гэсэн үг. Тэр өдрөөс хойш тэнд байсан хүмүүсээс хинэнч тэр болсон явдлын талаар юу ч яриаггүй өнгөрсөн юм. За сэтгүүлч Энврээс асуулт асуусан байна. Хятад улсад хүний эрхтэн донор болгон авахыг хуульчилсан байдгүй гэхэд бол Энвр хариулахдаа тийм ээ хуульчилсан байдаг. Бүр эрхтнээ хандивлаж болно ч гэсэн хуулийн заалт Хятад улсад байдаг. Хятадын засгийн газар сайн дураараа эрхтэн хандивлахыг ерөнхийдөө бол дэмждэг гэж хэлж байгаа. За энэ бол шал худлаа. Хятадын засгийн газар цаазаар авсан хоригдлуудын эрхтэн донор болгосон гэж олон нийтэд мэдээлдэг. Хятадын засгийн газраас цаазаар авсан хүмүүсийн тоог 10,000 гэж зарласан. Гэвч Хятадд эрхтэн шилжүүлэн суулгасан хүний тоо хэмжээ бол жишээ нь бол Их Британаас өндөр давсан байдаг. Хятадд бүртгэгдсэн донорын тоо 24 саяд хүртгээ. Энэ тоо бол Их Британий нийт хүн амын тоотой харьцуулах юм бол ойролцоогоор 3.1 эсвэл 4.1-тэй тэнцэнэ гэж. Их Британи эрхтэн хандивлалтаараа өндөрт ордог улс ч гэлээ. Хэрвээ та уушигны асуудалтай болоод хос уушигтай болохыг хүсэх юм бол Их Британд та 2 жил донороо хүлээх ёстой болдгоо. Харин Хятадд 15 хоногийн дотор хос уушигтай болж болдог. Цаазаар авсан уйгурчуудын эд эрхтэн хууль бусаар хулгайлсан хэргийн дараа Энвер хорт хавдрын мис засалчаар үргэлжлүүлэн ажилласаар байсан байна. Түүний ажиллаж байсан эмнэлгийн хорт хавдрын хавдартай өвчтнүүдийн дийлэнх нь уйгурчууд байсныг тэрээр анзаарч эхэлсэн. Хэсэг хугацааны дараа тэр цочирдон шалтгааныг олж мэдсэн байна. Энвер ярихдаа манай нэг ерөнхий мис засалж өөрийн ярьсан онгооноосоо болж ажилласаа хөөгцсөн юм аа. Тэр ингэж ярьсан. Манай эмнэлэг 40 ортой 10-ыг нь танаахан эзэлж байна шүү дээ гэж хэлсэн. Танаахан гэдэг нь нийгмийн цөөнх буюу уйгурчуудыг хэлсэн хэрэг л дээ. Харин 30 орыг хан үндэстэн буюу хятадууд эзэлсэн. За тоо баримтаас дурдах юм бол 160 хятад хүний дотор ердөө 5,000 уйгур хүн байдаг юм байна. За баг зэрэг тоо бодож үзье. 5,000 хүнээс 40 ортой эмнэлгийн 10-ыг нь хорт хавдар туссан уйгур хүмүүс эзэлж исэн байна. За тэгвэл 155,000 хятад хүнээс 40 ортой эмнэлгийн 30 орыг л хорт хавдар туссан хятад хүн эзэлжээ. Тэгэхээр үндэсний цөөнх болсон уйгурчуудын дунд хорт хавдрын өвчлөл дэндүү их байгаа нь харагдаж байна. Би 2000 орчим өвчтний түүхийг судлахад 2 жилийн хугацаа зарцуулсан. Хорт хавдартай өвчтнүүдийн дийлэнх нь уушигны хорт хавдар, бамбаан булчирхайн хорт хавдар, цусны хорт хавдар, малигнент лимфома хорт хавдраар тус өвдсөн байсан. Тэгээд би даруй ангаахын сурах бичгээс хайж эхэлсэн бөгөөд дээрх 4 төрлийн хорт хавдарт ямар нэгэн нийтлэг шинж байгааг олж тогтоосон юм. Магадгүй энэ нь хорогдох газартай холбоотой бол цацраг итгэх туяаны хорт нөлөөгөөр үүссэн байх магадлалтай болж таарсан. Манай агуу Хятад улс Америкийн империализмын эсрэг атомын бөмбөг туршиж байгааг бид бүгд мэднэ.
Тэд Шинжаанд атомын бөмбөг туршлагыг бид бас л мэднэ. Хиймэл дагуулын зургнуудад дүн шинжилгээ хийдэг мэрэгжилтнүүд ярихдаа Хятад улс Шинжаан мужид цөмийн зэвсгийн туршилтыг тогтмол хийдэг гэж үздсэн байна. Тиймээс хорт хавдрын өвчлөл цацраг туяатай холбоотой болсон. Шинжаанд мөн 3 том хэмжээний ураны уурхай байдаг. Тэдний нэг нь 1940 онд хуучин зөвлөлт холбоот улсын цөмийн туршилтын хөтөлбөрт хувь нэмрээ оруулсан. Үүнээс дүгнэж Шинжаанд хүмүүс цөмийн туршилтын хохирогч болсон гэдгийг би ойлгосон юм а. Хятадын засгийн газар цөмийн туршилт хийхээ нуудаггүй. Учир нь цөмийн туршилт хийх болгондоо манай авууга их орон бид дахин цөмийн туршилтыг амжилттай хийлээ гэж сонинд бичдэг. Хятадын засгийн газрын хийсэн баримтат киноч байдаг. Цөмийн туршилтууд нь хүн, амьтан, газар тариаланд ямар ч хор нөлөө учруулахгүй гэдгийг тэр баримтат кинон дээр харуулдаг. Тэгвэл цөмийн бөмбөг турших нь хүн болон амьтан ургамалд ямар ч хор нөлөө учруулахгүй юм бол яагаад цацраг идэвх туяаг ингэж их шинжилж судалдаг байх вэ? Цөмийн бөмбөг хүнд хор хөнөөл учруулахгүй гэсэн үг юм бол яагаад хүнийг олноор нь хамгийн энэ дэлхийд байгаа зэвсгээс тийм ээ олноор нь хөнөөх зэвсэг болгон хэрэгэлдэг байх вэ? Шинжааны уйгурчууд олноор хорт хавдраар өвдөж байгаа нь танд ямар сэтгэл төрүүлсэн бэ гэсэн асуултанд Энвер хариулахдаа энэ бүхнийг бидэд би итгэл найдвараа алдаж буй мэт мэдрэмж надад төрсөө. Надад тэдгээр хүмүүс тусалж чадах хүч чадал байхгүй. Шинжаанд нэг удаагийн химийн эмчилгээнд ороход бол ойролцоогоор $1000 үнэтэй байдаг. Энэ нь ойролцоогоор 8,000 юантай тэнцэнэ. Асуудал бол Шинжааны тариаланч хүмүүсийн жилийн орлого нь дөнгөж 10,000 юан байдаг. Тэгвэл та хорт хавдар тусаад химийн эмчилгээнд ганц удаа ороход $1000 төлгөнө. Тэд зүгээр л үүнийг төлж чаддгүй. Хорт хавдартай гэж онцлогсныхон дараагаар уйгур хүмүүс зүгээр л гэрлүүгээ хардаг. Учир нь тэдэнд хорт хавдраа эмчлүүлэх мөнгө байхгүй. Тэгэхээр та эрхэн зөрчигдөж буй тэдгээр хүмүүсийн төлөө юу хийхээр шийдсэн бэ гэсэн асуултанд бол Энвер хариулахдаа би түрүүн хэлсэн 2000 өвчтний түүхийг шалгаад үр дүнд нь хүрсэн хорт хавдраар өвчлж байгаа гол шалтгаан бол цөмийн бөмбөгийн туршилт цацраг идэвх туяаны үр дагавар юм. 1996 онд надад гадаадад ажиллах боломж гарч ирсэн юм а. Гэвч би англи хэл мэдэхгүй байсан учраас энэ боломжийг алдаж бүтлгүүцсэн байдаг. Тэр үед би Хятад хамтран ажиллахдаа тэр тухайн үеийн нийгмийн системд ажиллахаас үнэхээр залхаж учир нь тэр үед маш хэцүү муу үйл явдлууд болж байсан. Тэгээд ажилласаа 1 жилийн чөлөө авч болох уу? Би нэг англи хэл сураад дахиад энэ шалгалтаа өгөх хэрэгтэй байна гэж хэлээд ажилласаа би жилийн чөлөө авсан. Чөлөөгөө аваад би шууд л Турк руу явсан. Учир нь Стамбулд уйгурчуудын үндэсний төв байдаг. Тэд эдгээр дөрвөсдөд тусалж байсан юм. Тэд надтай холбогдож Лондонгоос 2 сэтгүүлч ирсэн. Та тэдэнд Шинжааны эрүүл мэндийн байдлыг ярьж ярилцлага өгж болох уу? Тэд бол танаас ийм ярилцлага авахыг хүсэж байна гэж хэлэхэд нь би тийм ээ яагаад болохгүй гэж хэлээд би тэр 2 сэтгүүлчтэй уулзаж энэ бүх болсон явдлын талаар ярьсан. Тэр 2 сэтгүүлч Лондон руу буцаж очоод энэ үйл явдлын тухай кино хийхээр шийдсэн байсан. Тэгээд тэд надаас хэрвээ бид кино хийвэл та манай кинонд оролцох уу, бидэнд туслах уу гэж хэлэхэд нь би бол мэдээж тийм ээ гэж хэлсэн. Яагаад гэвэл би өнгөрсөн шудраг бус үйл явдлын талаар дэлхий дахинд хэлхийг хүссэн. Энэ дээр бол би их баярлсан. Энвер бол хэдэн онд энэ кинонд оролцсныг би бол мэдэхгүй байна. Гэхдээ нэлээд олон жил болсон бол түүний чин хүсэл бол энэ шудраг бус үйл явдлыг дэлхий дахинаа зарлахыг хүссэн гэж байна. Магадгүй олон жилийн дараа би бас Энвер гэдэг энэ хүний баримтат кинотой уулзраад үүнийг монгол хэлээр орчуулад илүү уруу суугаар та бүхэнд хэлж байгаад бас маш их баяртай байна гэдгээ хэлмээр байна. Ингээд цааш нь үргэлжлүүлье. Ингээд зургийн багтай бид тавуулаа Шинжаан руу явсан. Бид Шинжаанд 6-7 хоногийн турш киноны зураг авалтан дээр ажилласан. Энвер Хятадын эрх баригч нарт зургийн багийнхныг хил давуулж Хятадд Шинжаанд аваачихын тулд Туркэд байхдаа танилцсан найзууд маань байгаамаа. Тэгээд ингээд жуулчнаар Хятад улсад ирж байгаа гэж худлаа ярихаас аргагүй болсон байна тухайн үед.
Бид засваргийн нөлөөнөөс болж хор тавдраар өвдөж, нас барсан хүмүүсийн хүүхдүүдийг гэрэл зургийн хальснаа буулгасан. Хэрвээ атомын бөмбөг дэлбэрэх үед та жирэмсэн байсан бол хүүхэд тань гажигтай төрөх магадлал өндөр байсан. Мөн атомын бөмбөг туршсан бүс нутагт амьдарч байсан ихэнх хүмүүс хор тавдраар өвдөх магадлал өндөр байсан. Бид уул наасныг мод тайрч аваад Британий элчин сайдын яамаар дамжуулан Лондон руу модны цацраг бичих туяаг шалгуулахаар явуулсан. Харамсалтай нь бол шинжилгээний хариу маш аимшигтай гарсан. Модон доторх цацрагийн хэмжээ Хирошимагийн модноос авсан цацраг бичих туяаны хэмжээнээс 300 дахин их байсан гэж байна. Шинжааны модны хэмжээ. Хирошима 1945 онд Америкууд 2 атомын бөмбөгийг Японы Хирошима болон Нагасаки хотын дээрээс хайсан юм. Хоёрхан ширхэг атомын бөмбөг нийтдээ 129 мянга болон 226 мянган хүний амьд хүрсэн байт. Та энэ бүхнийг илчилснийхэн дараа хэр их айдастай байсан бэ гэдэг асуултанд бол тэрээр тийм ээ би харанхуугаас айдаггүй байсан. Би хаа сайгүй шүн дунд өмнө нь ганцаараа явж чаддаг байлаа. Харин ямар нэгэн байдлаар би харанхууд ганцаараа явахаас үнэхээр айдгаа гэсэн. Их Британд ирэх үе таны амьдрал нь ямар хөө байсан бэ гэхэд бол тэрээр эхэндээ би бол надад тохиолдсон тэр бүх үйл явдал, миний оролцсон тэр баримтат кино, миний хийсэн энэ бүх үйлдэлэр бол тийм ээ Их Британь улс намайг баатар шиг л хүлээж авна гэж бодсон. Дараа нь Лондонгийн Хитроу нисэх онгоцны буудлын дээр би ирж орогнол хүсгэд тэд намайг хойд Лондон руу явуулсан. Миний хийсэн зүйл болон нотлох баримтыг үл харгалзан Их Британий дотоод хэргийн яам өргөдлийг минь хүлээн авч хэлэлцхийн тулд надад орогнол өгөхийн тулд 2 жил болсон бөгөөд энэ 2 жилийн хугацаанд би хүлээж миний амьдрал бол маш хүнд байсан. Тэгээд ажил хайж автобусны жолооч болохоор шийдэж 7 жил автобус барьсан гэж. Учир нь би иймч хүн байсан ч гэлээ. Тэр Лондонгийн ажил олгогч бол миний CV-г бол хизээж асуугаагүй, сонирхоогүй. Намайг автобусны жолооч болоход хүмүүс тийм ээ чи ийм мундаг мэргэжилтэй хүн байсан. Гэтэл чи өнөөдөр ингээ автобус бариад явж шүү дээ. Чи бол энэ бүх зовлон зүдгүүрийг хүртэх ёстой гэж бодож байна уу? Чи ер нь харамсахгүй байна уу гэж бол надаас маш олон хүн асууж байсан. Тэгтэн би бол тэдэнд би гүрэн улсыг эсэргүүцэж түүний эсрэг ганцаараа зогсож байгаа юм бол энэ бол миний төлөх ёстой төлөөсөө гэж хэлсэн. Тийм ээ би үүнийг давах ёстой, даван туулах ёстой гэж бодож байна. Та Хятад эх орноо санаж байна уу гэсэн асуултанд хариулахдаа тийм ээ би эх орноо санаж байна. Хятад бол агуу улс. Гисэн хэдиж Хятад улс Хятадын коммунист намын хяналтанд байгаа нь маш аимшигтай муу цагийг туулж байна. Гэвч Хятад улс бол үзэсгэлэнтэй улс шүү дээ. Би 2009 онд нас барсан хүний донор болохыг эсэргүүцэж эхэлсэн. Одоо 10 гаруй жилийн хугацаа өнгөрчээ. Миний харж байгаа надад тулгараад байгаа хэцүү зүйл бол дийлэн хүмүүс хууль бус донорын хэрэгт хизээч итгэдэггүй. Тэд итгэхээс татгалзаж байгаа явдал юм аа гэсэн. Та хийж байгаа зүйлийнхээ үр дагаврыг өмнө нь ер нь бүрэн ойлгож байсан уу? Та хизээж Хятад орн руу буцаж чадахгүй гэдгээ тухайн үед ойлгож байсан уу гэсэн асуултанд тэрээр хариулахдаа өрөмчийн нисэх онгоцны буудлаас онгоц хөөрөх үед надад юу тохиолдохыг би юу хийснээ ойлгож байсан. Тэр үед би уйлж байсан. Би газар руу хараад баяртай гэж хэлсэн. Ингээд л би Хятад орноос хизээч эргэж ирэхгүйгээр явсан да гэж хэлээд энэ Энвэр гэдэг хүн ярилцлага дуусгасан байна. Ингээд өнөөдрийн маань дугаар үгээр дуусч байна. Хүлээвэн сонсон та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.